Тийм сэтгэлийн хоосон гэдэг. Би яагаад сэтгэлийн хоосрлыг өнөөдөр ярих чинь гэж нэг сонин за. Манай залуучууд яг төвдөлөө. Тийм. За хэрэгтэй үнийг жоохон муулгач шиг тэг бүх хэрэгтэй юм биш шүү. За. Яагаад ингэ сэтгэлийн хоосрол гэдэг юм өнөөдөр хичээл дээр ярих чинь гэсэн чинь яг би хит хит эмгтээчүүдээс маш их гомдол сонсчихсан байхгүй юу? Хүн чинь эмгтээ хүн чинь ар гэрийн асуудлаа янз янз юм яриа л тэгээд сэтгэл нь уучиртай шүү дээ. Ингэж болохгүй, ингэж бүтэхгүй ингээд манай проблемууд ярьдэн шүү дээ ер нь. Гэтэ ер нь тэгж ярьж яхах зүг. Тэгэхгүй ингээл дотроо бодоол за хиндэж ярих дээ 7 толчрахаа тоош намайг одоо азгүй амт ингээд бодчих өсвөл ингээд зовж ингээд бодчих хүнд нэг мууга харуулах дургүй нэг зам байдэн шүү дээ. Тэгснээ тэгээ дотроо ер нь сүрэг юмнуудаа ингээд хадгалж яхаа оронд өөрийг нэг ойлгодог найз нөхөд ч юм уу хэн байдгийг сонсож чаддаг юм бол ер нь яриад гадагшлуулжсэн зүгээр дотроо хадгалж явснаас дээрээ тийм. Та нар манай монголчууд яд тийм замтай юм л шүү дээ. Хүнд нэг мууга харуулахгүй. Тэгэл бүр хэцээ тусгаар л ярьдаг. Түүнээс чинь ингээд янз янзын асуудал проблем ингээд хавд арчдаг, нуучдаг. Тэгээ арчвал одоо бусдаас одоо өөрөө дээр л гоё л амьдарч ин гэж харуулах ёстой. Түүнээс чинь ингээд доор амьдарч ин ядарч зударч байгаа байдлаа тийш харуулах хөстөө тийм хэмсэг балдан заадаг ч юм уу те. Гэхдээ яг уу яг ингээд дундаа ороод найзлаад ярихаар тэд нар чинь бас ингээд проблемууд ярина шүү дээ гэдэг юмс чинь. Уусаа ярьж ич гадагшлуулчих хэвээр. Хоёрдугаарт ярьж ич тэр чинь асуудал ойлгодог байхгүй. Хүнд ярьж байгаад өөрөх асуудлыг тэр яриан дундаас нь олцдог. Учираас ер нь ярьж байсантай зүгээр. За тэгээ хэд хэдэн эмэгтэйчүүдийн янз янзын ингээд сонсчаад ар гэр асуудлын дандаа нөхөртэй холбоотой байдаг. Эрэгтэй хүнтэй холбоотой байдаг. Би тийг бодож байгаа хгүй энэ нөхөргүй ч юм эрэгтэй хүн байхгүй бол бараг л ямар ч эмэгтэй хүний амьдралд асуудал гарч ирэхгүй. Та нарын асуудал дандаа амьдралын чинь асуудал дандаа нөхөрлөл үүдэж шүү дээ. Бодсон. Тэгсэн чинь за ингээд амьдралынхаа их их асуудал нөхөртэйгээ холбоотой авчлаа. За нөхрийн одоо зүгээс гарч байгаа асуудлынх нь ихэнх хувь нь арааш тавьтал авчиж байгаа хгүй. За ингээд надаас өөр эмэгтэй хараад байна. Эсвэл надаас өөр эмэгтэй халамжлаад байна тийм ээ. Эсвэл яа уц муцаа нуугаад байна ингээл оройтож ирээд юм чи тийм үү. Тэгэл нэг л ноотой байна. Цаад хүний барьж авна гэл ер нь тиймэрхүү ярих өргөн дэлгэрсэн шүү дээ. За дандаа араа тавьтал. За тэгсэн чи энэ асуудал юунаас үүсэж байгаа гэсэн чинь эрэгтэй эмэгтэй аль аль нь тал нь сэтгэлийн тэр хоосон байдлаас үүсэж байгаа байхгүй юу? Би анх ойлгохгүй байсан байхгүй юу? Бүр гэд Тлээ хайртай дуртай өстой чамгүй л өстой амьдрахгүй тий. Чийлстэй байхгүй бол би амьд явсны хэрэг алгах ёстой. Хөтлөө хатлаа би л чамд хайртай гэж байна. Кино болж байгаа л сууд ш хэрэгтэй юм хүмүүс чинь. Тэгчээл дараа нь 2 3 жилийн дараа удаачгүй байж байгаа л өөр залуу өөр эмэгтэй сонирхоод ингээд арцаанд ингээд сэв суугаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгтээ анх одоо юу гэж хэлж штэ тоохгүй ах чистэ араас нь бараг л өстой чи натаас авахгүй би хүндэж явж байгаа л суудсан байгаа даахгүй уулна анхны нэг буцаасан ярих гэдэг авч үзэхэд тэгсэн чинь дараа нь удалгүй ингээд юу хэлж натаас уучлаа тэгсэн чинь өөр эмэгтэй хүн сонирхоод байна гэсэн асуудал гарч ирдэг. За энэ бол маш түгээмэл. Тэгээ энэ юунаас болж байгаа ингээд судалж үзлээ. Гэхдээ миний судалгаа бол ер нь дандаа тийм юунууд өөрийнхөө амьдралаас жишээ аваад өөрийнхөө бие дээр үтсэн болон ер нь дандаа бодит жишээ кейснүүдээр би судалгаа хийдэг байхгүй. Тэгээ миний судалгаа хийх нь болохоор тухайн хүний хувь хүний нөө сэтгэл зүг нь яг өөр төр ингэж би яг тэрийг мэдрээ тэр хүн яг амьдралаар амьдэрсэн юм шиг тэр мэдрэмжийг өөр дээрээ авч ингэж судалдаг байхгүй юу? Мэдрэмжийг адилхан авч. За энийг болохоор эмпат чадвар гэдэг нь шүү дээ. Эмпат гэдэг яг нэг бусад хүний юмыг яг өөрөө тулсан юм шиг өөр дээр ингэж гүн гүнзгий мэдэрдэг. Өөрөө туулаагүйсэн ч хамаагүй. За яг тийм аргаар хүмүүсийн одоо сэтгэл зүйг судалдаг учраас миний бол гаргаж ирсэн одоо сэтгэлийн хоосрол холбогдоод байгаа гэдэг зүйл нь бол ер нь бол өмнөөс зөрөхгүй гэж бодож байна. За яагаад сэтгэлийн хоосролтой холбоотой болов гэсэн чинь жишээлбэл эмэгтэй хүн тийм эр нөхөр нь өөр эмэгтэй хүн сонирхоор ингээд дургуутсаад байгаа шин. Тэгээ зөвхөн одоо би л одоо энэ хүний байх хэвээр. Тэр манай нөхөрт надад л одоо 100% хайртай байх хэвээр. Өөр хүн тариалагдах ёсгүй, өөр хүнтэй байх ёсгүй, дандаа л намайг гэж явах ёстой. Өөр хүн амьдралд нь байх ёсгүй, намайг л хамгийн сайхан эмэгтэй гэж бодож явах ёстой гэсэн тийм хүсэл шуналтай байдаг эмэгтэйчүүд ер нь
ихэнх эмэгтэйчүүд. За эрэгтэй хүний хувьд юу юм гэхээр эмэгтэй хүн болгоноос ч гэх юм уу одоо ер нь л эмэгтэй хүний тэр хайр өөрийг нь гэсэн тэр сэтгэл эмэгтэй хүнс гарч байгаа тэр хайрын хэрэгцээ бас маш их чухал байдаг эрэгтэй хүний хувьд бол. За тэгээд тэр сэтгэлийн хоосоо орон зайгаа одоо бүглэх гэдэг шүү дээ эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо уулзснараа сэтгэлийн хоосоо орон зайгаа ингэж харилцан бүглэлцгээд юм тийм ээ. За хэрвээ сэтгэлийн хоосоо орон зай хүнд байхгүй тийм байхгүй бүх хүмүүсүүд тийм сэтгэл нь хандсан хайраар хандсан байх юм бол бие биенээс бол тийш нэг юм шаардлагатай байдгүй. Одоо яа гэх намайг одоо хүн хайрлсан ч хайрлаагүй ч миний хажууд хүн байсан ч байгаагүй ч ингээд сэтгэл тийм дүүрэн байж дээ. Надад тийм ерөөсөө янз янзын утгацсан тий мэдрэмж байхгүй сэтгэл дүүрэн байдаг хүн хажууд байгаа хүндээ бүрэн эрхчлөөг олгож чаддаг. Заавал одоо чи намайг хайрлах ёстой. Чи өөр ингэж одоо тий ингэх ёсгүй тийсгүй чи миний л хажууд байх ёстой намайг ингэж явах ёстой гэсэн тэр хүсэл одоо шунал тэр хүсэл хэрэгцээнээс ангиж ирчдэг гэсэн үг. За эмэгтэй хүний хувьд ч ялгаагүй эмэгтэй хүнийг бодвол маш их тийм хайраар дутуу өссөн байдаг эрэгтэй хүний хувьд. За тэгэхээр тэр гаднаас ирэх тэр өөрийг нь гэсэн хайр халамж итгэл маш их хэрэгтэй тийм итгэлийн хайрын эрчим энерги эрэгтэй хүн болгоод маш их хэрэгцээтэй байдаг. Яагаад тэгэхээр багаас нь тийм одоо суудсан тийм сүнсэнд нь тийм суудсан далд ухамсарт нь тийм зүйл суудсан байгаа байхгүй. Охтуудыг гэхээр лөө хөөрхөнчтэй охтуудтай хөөрхөн гэл инкрилэл тийм ингээл зөөлөн хандаад хэд хөвгүүдийг болохоор ингээд чи эрэгтэй юм чинь ингээл адилхан л хүн адилхан л хайр халамж хэрэгтэй байх чинь тэгэл багаас нь за зин эрэгтэй юм чинь мэдээ шалцхан чи яатан ч тийм. Дахиад өдөөлөө үг хэрэгэлсэн үү. За энэ эрэгтэй юм чинь яад хатуу хөлт амьдралын хатуу хөлт үз эр хүн юм байж гэл. Хатуу ханддгаас болоод эмэгтэй хүнээс илүү тэр сэтгэлийн тэр ичмийн дутагдал сэтгэлийн хоосон байдал эрэгтэйнд илүү суудсан байдаг. За тэгэхээр тэрийг нөхөхгүй л ингээд эмэгтэй хүний араас ингээд мөнхийн зурагтаас тавьдаг гэсэн. Ер нь бол дийлэнх юм. За их нэртэй боллоо гэсэн чинь нэг эмэгтэй хүн бараг хангалтгүй. Яа тэгэхээр эхний үед бол гоё ш би биндээ маш их гоё хайраа итгэлээ сэтгэлээгүүл ингээл явж исэн чинь хэдэн жилийн дараа жоохон тэр эмоц сэтгэл хөдлөл жоохон унтраал ирдэг. Гаргаж байгаа эрчим нь одоо эмэгтэй хүн ялангуяа хүүхэд гаргаад ирэхээр нөгөө хажуудаа нөхөртөө өгчсэн тэр итгэл сэтгэл тэр хайр халамжийн эрчим нь ингээд багасаад хүүхд рүү шилжчихээр нөгөө эрэгтэй хүн чинь дахиад тэр хүндлэл хайр халамж гэсэн юмар эрчмээр дутагтаад эхэлдэг. Тэгэхээр өөр эмэгтэйчүүдээс тэрийг нөхөж авах гад ч юм уу тий. Ерөнхийдөө л өөрийн тэр дотор байсан тэр нэг талаараа болохоор тэр сэтгэлийн хоос орон зайг нөхөхгүй та нөгөө талаараа өөрийнх нь тэр эго гэдэг юм бас тийж тэтгэх гээд байгаа байхгүй. Тийм учраас яа тийм эрэгтэй хүний дотор одоо олон эмэгтэйчүүд багтдаг ч гэдэг юм уу. Яагаад арааш тавилт ихэнх хувь нь эрэгтэй гэдэг ч гэдэг юм уу тий. Одоо ер нь манайхан одоо тийм л гэж арааш тавьсан гэхээр дийлэнх л дандаа эрэгтэй хүмүүс нотоош таарад идэв шүү дээ. Ер нь одоо жишээнүүдэр тий. Тэгэд эмэгтэй хүн бол арай гайгүй ихэнх хувь нь одоо эрэгтэй хүн дэр байгаад байна. Яагаад гэсэн чинь ерөөсөө тэр эрэгтэй хүн тэр хайр халамж хүндэтгэл итгэл бишрэл юу гэдэг тийм эрчимүүдээр ер нь дутагдaltaй өссөн байдаг. За тэгээ та нар тэр сэтгэлийн хоосоо орон зайгаар юугаар дүүрэх чинь? Хоосоо орон зай. Юугаар ч гэж болно мөнгөөр алтар нэрээр хүндэтгэлээр зарим нь бүр идэх юм арч гэх юм уу те сэтгэлийн тэр хоосоо орон зайгаар өгдөг эсвэл маш олон хэрэгцээг худалдаж авснараа ч тийм үү гэдэг. Одоо ер нь бол ингээд сэтгэлийн дүүр ямар ч тийм хоосоо орон зай байхгүй би бүх юмар ингээд ханцаа ингээд сууж идэх хүн бол маш ховроо. Заавал нэг тийм дутуу орон зай байгаа л гэдэг. Яг ингээд багаас нь ингэж гүйцэд нэг хайрлж тий итгэж хайрлж тийм гоё ирчмээр ингэж бөөцөлж өсгөж чадаагүй байдаг хүүхдтэй. Тэгдэхтэй бид нар бүгдэнд л байдаг шүү дээ сэтгэлийн хоос орон зай. Тэгэл тэрийг дандаа гаднаас нөхөх гэж хичээдэг байхгүй. Хүнээс гарч байгаа ирчмээр нөхөх гэж хичээж байна. Эсвэл тэр эд мөнгөөр тийм ээ эрх мэдлэр ч гэх юм уу эсвэл гоё амттай одоо хоол идэх юм арч гэх юм уу заавал тэр сэтгэлийн хоос орон зай нөхөх гээд идэг гаднаас.
Тийм л хүмүүсээр одоо нийгэм маань дүүрчиж шалгаатай ганц зүгээр гэж. Тэг та нар одоо жишээ нь юугаар дүүрдэг вэ? Юу ч хийж бол. Тийм янз бүрийн донтолтоор тийм ээ. Эсвэл гоё ингээд кино үзчих гэдэг юм уу? Эсвэл одоо янз бүрийн мэд ингээд алкогол ч гэдэг юм уу? Юунд ч хүн ер нь донтоод бол юунд ч донтно. Тэр яагаад донтоод байна гэдэг чинь тэр сэтгэлийн хоосоо орон зай нөхгүй ямар нэг юм ингэж донтоод тэр донтоод байгаа зүйлсээ холццоол ингээд тавчтаал тий байж чадахгүй. Нэг өдөр би тамхи татдаг хүмүүсийн яг нууцыг олсон. Өөрөө тамхи татдаг болохоор хүмүүс яагаад тамхинд донтоод байд юм бол яагаад ингээд тамхинаас гарч чаддгүй юм болоо гэж ойлгодгүйсэн баггүй өөрөө би чинь ингэж яг тэр кайфыг мэдэрч байгаагүй учраас тэгсэн чи би нэг удаа ханаа түрээд тэгээд уурын аппарат гэж үүдэн штэ гэл нуураар хатдаг. Тэгэл хотлогын аппарат яг тамхитч юм шиг ингээд сордог байхгүй. Сороол тэгэл уур гараал 10 минут цасан чи бүр ингээд сэтгэл сан үнэхээр гой тайвширт юм билээ нэг тийм. Яг тэр чинь нөгөө амьсгалын л одоо бясалгал дасгал шиг юм болоод байхгүй ингээд гүйцэд ингээд амьсгалаа тэгэл утаа гараал ингээд ах чинь нэг тийм гой сэтгэл ингээд дүүрээ явчихж байгаа байхгүй нэг гой тайвшраад. Яг л тийм мэдрэмжил байд юм билээ. Урд нь би ингээд тамхицтай хүмүүсээс бол тамхицтаар юу гоё юм гэхээр нэг тийм дүүрсэн мэдрэмж авдаг гэж тийм эсвэл энэ чи угаасаа нэг амьсгалын дасгал тий бясалгал учраас ингээд яаж ч хүнд ингээд сэтгэл санаад маш их тийм нөлөөтэй байдаг. Тийм учраас тэр донтолтоос гарч чаддгүй. Ингээд хэд яванда тэр чи эхэндээ ингээд тэр хоос орон зай нөхөл тайвширдаг байжаад яванда тэр чин донтолт буюу нөгөө нэг талд хумсарт ингээд суугаад эхэлчих махан бид ингээд сууж ирж байгаа зүйл шүү дээ. Тийм л юм билээ. Яг тэр юм шиг тамхиар тэгж ин архиар тэр хоос орон зайгаа нөхч юм. За гэхдээ ихэнх хүмүүс сэтгэлийнхаа хоос орон зайг юугаар дүүрхийг хүсдэг вэ гэвэл хайраар. Бүгд хайрын дутагдалд орсон. Бүгд биднийг маш тийм хэцүү аргаар ер нь бол хэцүү газар хэцүү аргаар өсгөж идэг. Идэх зүйлээр магадгүй өмсөх хувцаар дутаагүй байж болно. Гэхдээ хайраар дутаацсан байдаг. Хүүхдэд маш их тийм хайр халамж хэрэгтэй байдаг. Гэтэл аав ээж нь ажилдаа завгүй. Гэл тэ энэ хүүхд нэг одоо ч арай гайг болж магадгүй тэгэл социализмын үед ч хэцүү шүү дээ. Нэг амьд л ойлгочихвол баг болоо тийм. Эрүүл сар бол тийм чамайг хоолтой унтчихаа байлгачвал тэгэл болоо. Наач л шинэ үт гэх юм. Тэгэхэд тэр сэтгэлийн хооснд сэтгэл нь өсөө төсцөө. Сэтгэл нь ингээ хоосроо төсчихөж байгаа байхгүй юу. Тэгээ ялангуяа нөгөө тэр жинний эрэгтэй хүүхдүүд тэр бүр аяг ундаг. Тэгээ ялангуяа би одоо боддог эрэгтэй эмэгтэй хүүхдүүд яг ижилхэн тэгж хайрлаж байсан. Тэгэл эрэгтэй хүүхдүүд энэ ирэн чинь ингээл адилхан л уулын дотроос сэтгэл зүрхтэй юм байлээ л дээ хүүсэн л өөр болохоос ш. Адилхан л хүн юм байлээ л дээ тий. Нөгөө нэг аав гэхгүй танаа уучаад ингээд даалгал мал хийхгүй шүү дээ. Ямар шахах шүү дээ. Ер нь хичээдэг шүү. Хүүхдүүд нь хараад байсан. Амьд л тэгэл би тэр үний хийх хөдөлгөөн байна. Тийм. Энтэйш одоо юу гарах вэ шүү дээ. Тийм. Нэрээ бараг л нэрээ идэж уухыг өмсөх хувцтай л байлгах болно гэдээ ойлгочтой. Гэтэл тэр чинь хэрвээ идэх хувц өмсөх хувцтай л байлгах болно гэж үл нэг амтан аваад хийжсэн баг зүгээр байхгүй тийм ээ. Тэгэхэд бидний тэр махан бэс гадна бид нар чинь зөндөө олон юу бийтэй, эфир бийтэй, сүнслэг бийтэй. Тэр сүнслэг биетүүд нь бүгд ингээд өсөглөн байдалтай. Гэхдээ махан биеийн цатгалан бусад 5-6 биеүүд нь дандаа өсөглөнгийн байдалтай. Ялангуяа одоо бүр ингээд байгалаас ядаж тий эрчим минер хоол авдаг байсан бол нар гэдэг чинь нарнаас гарч байгаа эрчим чинь өөрөө тийм хайрын эрчим байдаг байхгүй юу? Нар чи өөрөө бидний бас сэтгэлийн орон зай бас хайраар ингэж дүүргэж өгч зориултай дотоод эрчим минер гэн. Гэтэл одоо нарнаас бараа харахаа байсан. Ингээл 4 хоног донд байгаль дэлхийдээ харахаа байсан. Дээрээс нь бие биендээ тэгж гоё халуун дулаан үг хэлээл хайрлал ингэж урамшуулхаа болцсон. Эсвэргээрээ бие биенийгаа маш их хэмнэлж нүдч бие биенийгаа улам сэтэлж байгаа. Тэр сэтгэл бие. Тэгээд хүмүүсийн донтолт тэр сэтгэл гутрал өөртөө итгэлгүй байдал нь яагаад юм бэ? Яагаад ингэ бие биенээсээ ингээл юм авах гал тий чи намайг хайрлаач. Дандаа тийм ба. Ялангуяа тэр сэтгэлийн хоос орон зайгаа нөхгүй ч ингэж эрэхтэй эмэгтэй хүмүүс ингэж үерхээл те бие биендээ татагтаал гэж гэр бүл болоод байгаа хгүй харамсалтай. Уул нь
Яг ямар үедээ гэр бүл болол зүгээр ингэсэн чинь би тэр эрчмээр дутагдахгүй болсон үедээ тийм ээ. Сэтгэл нь дүүрэн болцсон үедээ хүнтэй суувал нөгөө хүнийг эрхчлөөтэй байх нь дэмждэг тийм. Чи ингэж жаргалтай байвал бүр илүү их би жаргалтай бай гэсэн сэтгэлээр ингэж холбогдож байна. Гэтэл ингэж хоёр ингэ гуйлах чинь нийлцээ байт тий. Чи намайг л харах хэрэгтэй, чи л ингэ яах хэрэгтэй тий. Хаагаар чи миний л хажууд байх хэрэгтэй шүү дээ. Яагаад өөр хүн рүү харах? Чи над руу л харах хэрэгтэй, намайг л хаалах хэрэгтэй. Эмэгтэйчүүд тэгдэг. За ирчүүд гэсэн чинь тэгэл эхний үедээ эмэгтэйчүүд ингээл гоё хайрлал халамжлаад ингээл нөгөө дутуу орон зайгийн нөхөөл ингээл гоё ирчим аваад явчихсан чинь дараа нь ингээд эмэгтэй гихэн зам хувраа тий. Ялангуяа ингээл гэр бүл сарлтын ихэнх хувь нь судалгаагаар батлагдсан зүйл нь ихэнх хувь нь штэ. Хүүхдийг ингээ бага наснд байхад нь болоод авахгүй эсвэл яагаад гэсэн чинь эмэгтэй хүн чинь ингээл хүүхд гаргаал ингээр нүүн хажууд болдог өстэй ер нь өөрөө ингээл сантрал ингээл үр хүүхдүүдтэй хам гэрчмийн энерги хайр энерги ингээд зарцуулахаар хажуудах нь ингээд тийм юмс ингээд дутагддаг. Тэнгүүт өөр эмэгтэй хүнээр орлуулах гад явцдаг өөрөө ч мэдлэхгүйгээр нөгөө өстэй байгалийн зүйн соёнгор гэдэг шиг. Нэгдүгээр хоёрт яагаад би эго яриад байгаа гэсэн чинь эрэгтэй хүн чинь бас нөгөө олон хүнээр хүндлүүлэх тийм ээ. Олон хүнээр хүндлүүлэх аргаар нөгөө эгогоо тижээж идэг. Бас л нэг тийм эрчим энерги л дутагдж байгаа байхгүй юу? Эгогоо тижих гэсэн. Тэгэхээр одоо ан авлах туртай эрэгтэй хүний тэр мөн чанар нь эголог учраас аливаа юмг өөр юм болгож санаа амрах туртай. Тэгэл нэг юм өөр юм болгосон бол дараагийнхаа ан руу ингэж гардаг ч юм уу. Төрөлхийн ингэ зам тэгээд холбогддог учраас маш их тийм арааш тавилттай асуудал. Тэгэхээр энэ бол эрэгтэй эмэгтэй хүмүүс нь аль аль нь л байгаа одоо бол нэг тийм төрөлхийн юм шиг болсон тийм зан чанар байгаа байхгүй юу? Урууд харахгүй л дээ одоо ялцчихгүй тийм төгсөл төсцсөн. Гэтэ энийгээ хэрэг мэдэрчүүл би ингээд гаднаас ингээд юм ирээд байгаа юм байна гэдгийг ухамсарлчвал хүн тэр дотоод тэр сэтгэлийн хоосон орон зайнаас өөрийг аваа гарчдаг. Яагаад гэхээр хүн нэг юмыг ерөөсөө ухамсарлж ойлгодог. Тэр сэтгэлийн хоосон орон зай чи өөрөө л дүүрэгдэг. Хүн гадны тэр хүн биш те. Гаднаас ирж байгаа тэр хүндлэл мөнгө ер нь гаднаас авч байгаа юм бол чиний тэр сэтгэлийн орон зай чинь төрхөн хугацаанд л харагцсан. Гэтэ яг чамайг бүрэн бүтэн болгох зүйл нь чи өөрөө байд. Өөрийгөө хайрлаж тэр дотоод тэр энерги их үүсвэрээсээ дотоод тэр сэтгэл зүрхнээсээ асар их тэр хайр тэр зүйлийг өөрөөсөө гаргаж өөрийгөө тэгж бүрэн бүтэн болгодог. Тэр сэтгэлээ. Гэтэл хүмүүс энийг мэддэггүй мэдээсээ хэлсэн ч бүрэн ойлгодгүй, ухамсарлтгүй өөрийгөө ойлгох тал дээр одоо яаж өөрийгөө хайрлах уу тэрийг ч мэдгүй явж байгаа хүн яаж тэр сэтгэлийн хоос орон зай би өөрөө нөхөх юм бэ гэдэг одоо ойлгож ухамсарлахад маш төвөгтэй хэцүү байдаг. Багасаа л нөгөө гаднаас л юм авчиж бид нэр тэр хоос орон зай нөхдөг гэдэг тийм дадал сууц учраас тэгдэг үү? Бүгд айгаа юм бодцсон суугаад байгаа юм дотор. Яаж юм? Та нар одоо гаднаас л одоо ирээд байгаас ер нь бол Гаднаас ирээд байгаа тий. Яг энэ хооронд яаж юм бэ? Яг өөрийгөө хариулах байгаа. Тийм бид яг өөрийгөө би болохоор ингэж ойлгосон. Сүүлийн үед эрчимтэй энийг шийдэх хоёр болж байна. Юу гэж ойлгосон гэхээр нөгөө хүний эго дотоод түн чанар хоёрын зааг их том байх тусмал хүн асар хос орон зайтай байдаг. Тий. Эго ч болохоор одоо гадна хадж байгаа дүү шүү дээ. Хүнд хандахыг хүсэж байгаа юм хүсэлтэй. Дотоод юу хоёр юм зөрчилдөд байна шүү дээ. Эго маань болохоор өөр хүсэлтэй байдаг. Дотоод мөн чанар маань болохоор үнээрээ зүгээр байгаа. Тэр хоёрын орон зай одоо аль болох ойлгох тусмаа хүний бүрэн дүүрэн гэдэг юм. Би болох юм бол. Эго өндөр их байх тусмаа тэр сэтгэлийн хоос орон зай дагаад ихсчдэг. Эго ч дандаа л нөгөө нэг тийм гаднаас ингээд тий авахын юутай штэ үсэ тий. Өөрөө тийм мөн чанар нь тийм бохгүй эгоны мөн чанар нь дандаа л гаднаас авах тий. Гаднаас ингэж яах гэсэн. Тэгэхээр эго өндөр байх тусмаа тухайн хүний зүрх сэтгэл тэр хэмжээгээр илүү хаалттай байдаг. Илүү хоосон байдаг гэсэн. Эгог алга болгодог зүйл гэж байна. За эгог гэвэл яаж алга болох юм гэсэн чинь хайраар зүрх сэтгэлээ илүү их томруулснаар эго маань илүү их багасдаг. Энэ хоёр чинь уруу хамааралтай.
нэг нь их байх тусмаа нөгөө нь багасч идэг тийм уруу хамааралтай байдаг. Тэгээд нөгөө талаараа эрэгтэй эрчимний мөн чанар нь болохоор ер нь жоохон яг бол эмэгтэй хүн болохоор яг нь зам өснө л доо. Байлаас заяа бол хүүхэд гаргадаг гэдэг утгаар арай нэг тийм эго арай нэг баг зэрэг жоох тийм. Тэгээ зүрх сэтгэл нь арай нэг тийм дагаад чинь зүрх сэтгэл нь жоох өсөж байгаа шүү дээ. Эрэгтэй хүний одоо төрөлхийн тэр буруут харахгүй л дээ мөн чанар нь арай нэг тийм эго болог байдаг. Яг нь зам байгалийн зохицолгоо юм л та. Буруут харах байхгүй. Гэхдээ яг эгоноосоо салаад эгогоо багасгасан ер нь надад хэрэггүй юм байна. Би л зүрх сэтгэл рүүгээ орё гэсэн эрчүүд байдаг. Арай нүг ачаал нь хөнгөрөөд ирдэлтэй эгоноосоо салаад ирэхэд. Гэтэл ер нь бол дийлэнх эрчүүдийн бараг л бүх эрчүүдийн мөн чанар нь бол ер нь бол жоохон эголог байдаг. Нэг ийм үг байдаг хгүй. Эмэгтэй хүн гэгэрэлд ойртох тусмаа ер нь жоохон иршүүд болдог. Эрэгтэй хүн гэгэрэлд ойртох тусмаа ер нь жоохон эмэгтэйлэг болдог. Яа тэгэхээр тэр дотоод эрэгтэй эмэгтэй энерги нь ингээд тэнцвэржиж ирж байгаа байхгүй юу? Хэтэрхийх нөгөө эмэгтэйлэг энергитэй байсан бол нөгөө оюун ухаан тэлээд ирэхээр эр эрчмээ ч гэсэн ингээд тэнцвүүлээд ирдэг. Ирчүүд ч гэсэндээ хит техник тал нь ингээд амгаа тэнцвэртэй биш ээ штэ. Тэгэхээр оюун санаа нь ингээд тэнцвэрт орж ирээд баг зэрэг гэгэрэл рүү ойртоод ирэхээр эрчмээ тэнцвэржүүлээд ингээд баг зэрэг эмэгтэйлэг болж эхэлдэг. Одоо яа тийм эрэгтэй хэрнээсээ илүү нөгөө энэ зүйлэн сэтгэлтэй ч гэдэг юм уу те илүү хүч хэрхэлээс холдсон ч гэдэг юм уу хөдөлгөөн байгаа юм. Та нар одоо удаадаг бас ингээд эр юм ялахад бас хэцүү те зарим зурган дээрээ нэг эмэгтэй ч хүн юм шиг харагдал байдаг. Есүс ч гэсэндээ ингээд харахад нэг булбраа те нэг булбраа ингээд өсмөс ингээд нэг булбраа ч юм. Ер нь тэр утгаараа хичээд болно. Тэр ер нь бол байгалийн яг зам өсний зүйл ер нь зөв гэдэг байгаа юм юу гэхээр аливаа юмнаа дандаа нэг тэнцвэрт орон зай байдаг. Тэнцвэрт. Яг эмэгтэй хүмүүс эрэгтэй эрчмээр дутагддаг учраас ингээд эрэгтэй хүний хажууд байгаад байгаа. Эрэгтэй хүн бас эмэгтэй эрчмээр дутагддаг учраас би биенийхээ эрчмийн тэнцвэрт байдлыг ингээд нөхөхийн тулд гэр бүл болоод байгаа. Энэ бол бас яг байгалийн замын үзэгдэл. Гэхдээ хэрэг ганцаараа хин нэгнтэй сууггүйгээр ганцаараа байгаад өөрийн дотоод энэ эр эрчмийг тэнцвэрт сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол айл нэг талд дутагдаад байхаар бас сонир болчтой одоо ямаас гажууд зүйл бослоод идэх байхгүй юу? Одоо сэтгэл санаа докторгүй болгоч гэдэг юм уу? Би махбат нь жоохон өвчм ороомтгой болдог ч юм уу? Тэгдэг аливаа нэг эрчим дутагдаад ирэхээр юм болон эрчмийн тэнцвэртэй нөхцөл дээр л хамгийн зөв замдаа байждаг. Бидний дэлхий ч гэсэндээ нарнаас сарнаас бусад гаргуудаас нөгөө эрчим авч иж тэнцвэртэй байдаг. Гаргууд хүртэлтэй дандаа эрчмийн тэнцвэрт байдалтай байдаг. Амьтан ч гэсэндээ дандаа эрчмийн тэнцвэрт байдал байж л юм зөв байдаг. Бүх юм. Тэгээл ойлгочихсон байна. За тэгээд тэр сэтгэлийн хоосоо орон зайгаа гаднаас аваад байвал тэр ерөөсөө дуусахгүй. Төрхөө хугацаанд бидний сэтгэлийг бүгэлдэг. Тэгэл маргааш нөгөөдрөөс нь эсвэл хэдэн сарын дараа нь сахиад бид нар дутагдaltaд ордог. За сэтгэлийн хоосоо орон зай хоосныг мэдрээд ирэхээр сэтгэл санаагаар ундаг ч юм уу тий. Нэг ингээл юм дутагтаал ингээл байд суух газар болохгүй ингээл твдэл сонирн болчтой штэ. Яг тэгтэй. Яг тэрнтэй адилхан одоо яа тийм хажууд өс нөхөр нь ингээл байхгүй болчтой тий. Хэд тоногоор ингээл байхгүй болчтой ч юм ингээл уцан буцаа салгаад алга болчихор ингээл твдэл тий сандралд орол хэлдэг. Тэр чинь яг цаад мөн чанар ерөөс тийм утгатай. Тэгэхээр ерөөсөө бид нар дандаа л бие биенээсээ тийм эрчмийн солилцоо авч бие биенийгээ эрчмээр нөхөхгүй л одоо тэгж байждаг гэсэн үг. Одоо нийгмээс бас бид нар бас тодорхой хэмжээний эрчим аваад байгаа байхгүй юу? Одоо хүн гэдэг чинь нийгмийн амьтан гэл байгаа шүү дээ. Яг бүр ингээ гэгэрч цэгээрээд нийгмээс тусгаарлагдаад ганцаараа уул хатанд очсон тийм хүн биш л бол ер нь нийгмээс хамааралтай. Нийгэм өөртөө хэрэгцээтэй бас нэг дутуу орон зайг нь хөгжлөөдөг юм зүйл. Гэтэ яг би урд нь болохоор дандаа гэгэрлийн төвшөнд ярьдаг байсан. Яг та нар заавал эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрэггүй заавал нэг нийгэм их шаардлага байхгүй. Өөрөөрийнх нь тэнцвэрийг ингээд эрчмийн тэнцвэрийг аваач болно. Заавал шаардлагагүй гэж үздэг байсан. Гэхдээ хүн болгон бас заавал гэгээр цэгээрээ тогш албагүй учраас нөгөө талаас нь харах юм бол нэг талтаа та нарт одоо хажуудчин эрэгтэй эмэгтэй хүмүүс байх хэрэгтэй нийгэм бас хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээл
шууд гэрэл төрдөг хүн гэж байхгүй шүү. Тодорхой хэмжээний туулал туужиж энгийн одоо амьдралаар амьдарч үзчихэж дараа нь тэр чинь сүнс чинь өөрөө тууллаа туушах гэдэг шүү. Энэ амьдралаас ингээд сурах хэрэгтэй юмаа сурж явах учраас ер нь энэ болохгүй энэ зөв гэсэн юм байхгүй. Ер нь бол яг хуу доод чатанд амьдрал үзэх тийм ээ. Яванда дараа төрөлтөө энэ төрөлтөө ч юм уу тэр гэрэл гэдгийнхэн дээд шатанд ингээд хүн төрөлхтнийхөө тэр дээд шатанд амьдрал үзэх хамаа байхгүй. За тэгээ юу бодогдчих. Яаж тийм дутуу орон зайгаа би өөрөөсөө тэр сэтгэлийн хоос орон зайгаар нөхөж болно. Гэхдээ энэ бас жоохон өөртөө нэлийн ажиллах шаардлага гардаг хөвгтөө. Жишээлбэл яа гэвэл би 90 эм ирчин би ингээд тэнцүүлж байна гэдээ өөртөө маш их ажиллаж болно. Тэрний оронд би хажуудаа эрэгтэй хүн байлгацсан арай л амар байж болно. Эсвэл тэгэхээр өөрөөсөө буруутах аргагүй л те. Одоо ирчүүд ингээл тэгж ингэж эмэгтэйчүүд тэгж ингэж ингээл яг хөө үнэхээр тэр дээд оюун санаарууд тэмүүлж байгаа дээд оюун санаанд төгсөн ч юм уу эсвэл дээд оюун санаанд хүрсэн хүмүүс бол хизээж тэгж ингээл хүнээр дутагдаал бинийгээ арааш тавил тийм үйл гарахгүй л те. Тэр байтугай зүгээр хажууд байгаа хүнээ хүртэл хязгаарлахгүй. Тийм одоо чадварт хүрдэг. Гэхдээ тэр хэмжээнд хүрээгүй бол заавал ингээл юмар дутагдаал гаднаас л ингээд өлөвдөл хийгээл дахиад муухай гэрэлцээ. Гаднаас өлөвдөл хийгээл. Тэг үнэн хэстэй. Ийм л байна да. За тэгэхээр сэтгэлийн хоос орон зай гэх хүн болгонд байгаа. Та нар өөрөөсөө асуун ямар үедээ би ингээд юмар дутагдсан мэдрэмж төрдөг. Яг энэ сэтгэлд чинь мэдрэгддэг байхгүй. Ингээд энд л нэг юм босгоо хагаад байдаг. Ингээд гоё юм те зөндөө олон юм мэдээд тоолооч хичмэрч юм шиг санагдаад эсвэл баах юм худалдаж аваад өргөчмөр санагдаад эсвэл хүмүүсээс гоё магтаал цаашаал хүндэтгэл аваад те тэгээл энэ сэтгэлийн хоосон зайгаа өгчмөр санагдаад ингээд гаднаас юм ирээд идэг. Тийм сэтгэл төрж ирэвэл тань сэтгэлчэд хоосон байна гэсэн. Эсвэл хин нэгний хувь заавал цорын ганцнд байх гал зүтгээд байвал тань сэтгэлийн хоос орон зай байна л гэсэн. Тэгэхгүй юу ч одоо танд юу ч байхгүйсэн гэсэндээ юугаарч тутахгүй бүр ингээд дүүр мэдрэмж авч тийм фул мэдрэмжтэй бол танд бол сэтгэлийн хоос орон зай байхгүй гэсэн. Гэхдээ хүмүүсийн дийлэн хувь нь яг нийтээрээ масаараа дандаа л тийм хоос орон зай байгаад байд ажиллахаар дандаа. Тэгээд тэрийг нөхгүй л явчихдаг. Яг хавар болохоор нөө эрчим энерги чинь жоохон хөдөлгөөнд ороод эхлэн штэ. Өвөл болохоор яг ингээд булчиж болно тийм ээ. Төр хугацаанд намжаач болно. Хавар болохоор ингээд өстой нөгөө дутагдсан гацгдсан юмнууд нь гинт ингээд ил гарч ирэл хүй хай гэл болдог штэ. Та нар одоо юугаар дүүргэж ин да. Тэр одоо хүний муу үзэх гэдэг. Байл штэ сэтгэлийн хоос орон зай байдаг л штэ ингээд юм дутагдаал тий. Тэгэл нэг хүн ингээд ирээл магтаал тий. Өө чи ямар гоё харагч байна тийм чи ямар мундаг юм бэ чи ямар сайн бэ гэхэл ингээл тийм баясаал нөгөө дутуу орон зай чинь өгч байгаа мэтрэл ингээл баясаал. Тэгээд эсвэл нэг хүн ингээл ирээл чамайг маш гоё ингээл хайрлал халамжлал ах юм бол бүр гоё ингээл фул болол ирнэ сэтгэл орон зай. Тэгэл дандаа л бид нар нэг тийм дутагдцсан гуцагдцсан л махан бие тийжээл идэг нөө сэтгэл бие сүнсэн бие тийжих юм мэддэггүй. Энд тэрийг зааж өгч зөвлөдгөө учраас яаж мэдэх вэ угаас. Тэгээ тэр дутуу ядчих нь бүр ирж дээрээс нь нэмж сэгэлдэг байхгүй хүний тэр сэтгэл биеийг сэгэлэхээр авахгүй тий дүүргэн зөвхөн байтгаа тий дүүргэн байтгаа бидний одоо энэ сэтгэл бие тий өөр тэр сүнсэн биеийг ингээд хэрэг яг ингээд махан бие шиг харагддаг гэсэн бүр ингээд чүрээсэн тий нэг дайны үед амьдч байгаа юм шиг бүр ямар ч чимгүй болсон ингэсэн юм явж тэр байгалийн эрчим энерги чи өөрөө ингээд цэвэр ингээд хайрын эрчим энергид ялангуяа тэр намнаас ирж байгаа. Тэгэд ингээд бид нэр гадаа ингээд байгальтаа хэр ойрхон алхдаг үлээ. Ингээд уус хадаар яваад байгальд ингээд алхаал явж хад бид нар цаанаас гоё сэргээл нэг гоё мэдрэмж аваад байдаг шүү дээ. Тэр чин тэр сэтгэл бичиг хүртэл ингээд дүүрэгдээд авахгүй зэмлэгдээл сэтгэл санаа хүртэл нэг гоё тайван. Гэтэл ингээд дандаа ингээд дөрвөн хамны дунд ингээд байгаад телевиз радио ингээд сонсоод утас муцтайгаа нуцалтал ингээд байж хаад бүр ингээд сэтгэлийн шаналл тэр сэтгэл готрол гэдэг юм чи бүр илэх эмзгээр ингэж мэдрэгдээд байдаг хгүй. Гэтэл та нар зүгээр тэр юмнуудаас холдоод байгаль гараад 7 онцох юм бол
Зүгээр баг юм мэдэгүйсэн ч гэсэндээ нэг л гой сэтгэл санаа цаанасаа хөнгөрөөл уужрал тавирал нэг гоё болчих. Чи хайрын ирчмээр бас сэнэглэгдээ ирчмээр ингээд дүүрэгдэг байгаа. За тэгээ байгалаасаа холтцсон дээрээс нь бид нар сайн гэхээс илүү дандаа муу мухаа хэлдэг. Зүгээр л тэгдэж шүү дээ. Одоо жишээлбэл хүнийг одоо нэг хүний тухай ингээд сэтгэл бичихэд хоёр нь магтсан үлдсэн дандаа шүүмж үйдэг ч юм уу тийм ээ. Дандаа чиний эн чин болохгүй байх, тэр чин болохгүй байх, чи чинь ийм тийм гэл дандаа л хүнийг шүүмжилж идэг. Бид нар сүргийг олж харсаар тэр нь бүр дадал болсон. Нийгмээрээ сүргийг харсаар дадал болсон. Эргээр нь бол харах юм байгаа шүү дээ мэдээж тийм ээ. Тэгэхээр дандаа сүргийг олж харсаар тэр нь бүр далд хумсартан суугаад дандаа сүргийг л харж явах ёстой гэсэн шиг болцсон. Тэгэхэд дуусна ингээл дандаа эргийг яриад байл хүн ингээд ороо ингээд тэр эрэг тэр өвгнэдс эрэг ирчмэр ингээд ороо дүүргэхэд ингээл босоод ирэх байхгүй юу. Тэгэл дандаа сүрэг тэр сэтгэлийн хоосон орон зайнаас босоод дандаа бид нар ирчим энерги маань дандаа ингээд сүрэг тойл руугаа доошлсон байжаал өвчин зовлондох тусдаг. Тэгэл би дархлаа унаад байна гэдэг чинь дандаа л нөгөө сэтгэл биетэй л холбоотой гэдэг шүү дээ. Энерги ирчим энергигүй байна гэдэг чинь л дархлаа муу байгаа гэж шинж байхгүй юу. Тэгээд бид нар бүр бага наснаас эхлээд тэр сэтгэлээ эмзэглүүлээд бага наснаас эхлээд тэр хайр ирчим энергиэс ингээ холдчихдаг. Дутагдалд ороод өсчдөг. Учираас томорсон ч гэсэндээ тэр байдал ингээд засартгүй бүр томрогдсон улам ингээд дутагдалд ороод идэг. Тэгэл дандаа л гаднаас л хайсан хүмүүс бэ энэ тэндгүү. Гаднаас одоо яа тийм нэг нь одоо тэрэнд инүүнд ингээд хайрлуулчих юмсан гэж бодож ирсэн. Дараа нь ийм тийм өнгөтэй болоод ингэжсэн, ийм тийм алдар нэртэй болоод ингэчээ гэл дандаа л тийм гаднаас ингээд юм ирсэн л хүмүүс байгаад байхгүй юу дандаа. Гэхдээ та нарт би хараа баталж хэлэхэд гаднаас юу ч авах шаардлагагүйгээр өөрийн дотоодоос өөрийгөө тийч нөхөж болдгийн шүү. Тэр нь ер нь бараг шулуухан амархан. Амархан ч гэжтэй юм жоох ажиллагаа шаарддаг. Гэхдээ яг хөө заавал гаднаас юм ирээд байх шаардлагагүй, зардалгүй гэх юм уу. Тэгээд ямар арга хэлэх вэ? Би нэг өдөр ойлгосон байхгүй юу? Би ч бас аюу тийм хайрын ирчмийн нэрийн дутагдaltaй байжаа. Тэгээл нэг хүнээр л нэг хайрлуулчих юмсан. Эрэгтэй хүн л хажууд байхгүй болохгүй. Асар их тийм ирчмийн тийм хайрын дутагдaltaй өссөн. Тэгсэн чинь нэг өдөр ингээд яг энэ талаар ингээд нэвтрүүлэг бид нэр сонсож байхгүй хичээл мичээл. Тэгсэн чинь ингээд хүн өдөр болгоо ингээд дурлцсан юм шиг мэдрэмжтэй тийм гоё байж болдог. Тэгээд таны дотроос чи ингээд хайр ундардаг гэл сонсоход ингээд хиндэ ойлгохгүйсэн байхгүй яа. Тэгээд хинч байхгүй ч яаж өдрөөс нь дурлцсан шиг явах юм ингээд тий. Тэгээд тэр нэг 2-7 хоног муу 1 сар орчим ойлгохгүй. Тэгтээ бодоол яваадсэн чинь яг юм бодоол яваад хаад учир шалтгаан шууд хумсарлуу ингээд учрал тохиолсон бүртээр ингээд орж ирдэг байхгүй. Хариулт нь миний дотор л байгаа юм чинь. Тэгсэн чинь чи л ингэж гаднаас л ингэж нөхцөл болцол хайгаал байдаг болохоос биш. Тэр гараад байгаа хайр чинь тэр хүнээс биш чиний дотроос ингэж гараад байгаа юм тий. Чи ингэж хүнтэй хайр дурлалын харьцаанд ороод дурлаад ингэж маш гоё мэдрэмжтэй маш гоё цоглог явуулдаг. Гэхдээ гаднах чинь зүгээр нөхцөл байсан. Гэтэл тэр гоё хайрын мэдрэмж аваад байгаа чинь чиний дотоодоос гарч ирж байгаа юмаа гэж чи ингэж гаднаас ирж ингэж буруу ойлгоод байсан. Гэтэл тэр гоё хайрын мэдрэмж чинь чиний дотроос гарч ирсэн юм гэдгийг ойлгоод тэр цагаас хойш яг тэрийг ухамсарлаа л миний тэр дутуу орон зай бүглэгдэжсэн. Тэгээд би ингээд заавал миний ачаад нэг эрэгтэй хүн байх шаардлагатай юм шиг бодоосоо шууд салж ирсэн байхгүй юу. Тэгэл би чинь өөрөөс нь дотроос хайраа гаргаж ирсэн ч тэгэл би тэр цагаас хойш дотроосоо тийш хайр ундраад тэгэл тэр нөгөө нэг юм ингээд дутуу хуцаа явж исэн мэдрэмж маань харилцсан. Юу юм ухамсарлаа л ойлгочвол тэр дутуу орон зайгаа нөхөх тэр өвчнөө ялан дийлэх тийм ээ. Тэр амьдралын саад бэрхшээлээ зайлуулах ч тийм үү. Тэр ерөөсөө ухамсарлаа л ойлгочвол 1 секундын дотор болдог зүйл ахгүй ич идэм шиг. Гэтэл ингээд ухамсарлаж ойлгохгүй явсаар байгаа л ерөөсөө дуусчих. Гэтэ ухамсарлаад ойлгох юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Юу ч болж болно. Боломжгүй зүйл гэж байхгүй. Гаднах учрал тохиол дандаа л нөхцөл байдаг. Түүнээс иш яг хамаг гол нууц учир дандаа дотоод учир. Би одоо ингээд дутуу орон зайгаа дандаа л дотроос л нөхөн юусэн. Тэгэл эхлэхээр хин нэг нь намайг заавал магтах шаардлага байхгүй тий. Хин нэг нь заавал намайг хайрлал халамжлал ингээд шаардлагагүй. Тэгтээ тэргүй би өөрийнхөө дотоодоос хайрлаад тэр сэтгэлийн орон зай нөхөд сурцсан юм чинь заавал ингээд би чиний хувьд номер 1 байх хэрэгтэй бэл тий. Заавал чи намайг хайрл гэж тулахаа болцсон. Эсвэл одоо яа тийм
заавал намайг хүмүүс хүндлэх ёстой гэдэг ч юм уу тий. Эсвэл би заавлаа харагдах ёстой, мундаг харагдах ёстой, нийгэм төлөөлж өргөдөх ёстой гэсэн байлаасаа салчиж байгаа хгүй. Тэгэхээр жинхэнэ сэтгэлийн амар амгалан болж байгаа. Ер нь л. Тийм үстэй. Заавал ингэ нэг хаадах шаардлагагүй. Тэг яг нэг түүх байдаг байхгүй юу? Агнстинг гээ дээр нэг гудамжны тэр даяач. За инстинктүүдэд ер нь бол нэг тийм ойлголт байсан. Даяан хийдэг хүн, бяцлал хийдэг хүн гэхээр за юу чгүй те нэг хоолны нэг алчуур нөмөрцөн тэгэл хоолны аягтаа бол аягтаа тэгэл дээжлээдэг. Тэг нэг удаа тийм хүн ингээл дээш хараал ингээл наранд биеэ хэлцчихсэн нэ. Хахад ингээл бүр үнэхээр ядаг уулах юм л байгаа штэ тэр чинь. Ганц өмсөн хувцснаас тэг өмсөн хувцсан гэж хат ингээ ноорхоо. Тэгсэн чи хажуугаар ингээд нэг хаан хүн явж байгаа л хаан ч илүү ноён асар баян хүн явж байгаа л хар зогсоол. Чамд мөнгө хэрэгтэй вэ гэл те чамд юу хэрэгтэй ингээл асуусан чинь нөгөө төрөө чи хялаач харчаад надад юу ч хэрэггүй харин ингээд та намайг ингээд нарны тойноос ингээд алхахлаад ингээд жоохон зайтай холдоод өгөө гэл тэгвэл надад болно гэж хариулчихсан чинь нөгөө нь гайхаад чи мөгөөгүй ядаг гуйлах чинь бижиж яад хүссэн ингээд юу хэрэгтэй ингэж асууж чинь намайг холдуулах гэдэг ингээд гайхаж асуужсэн. Яг тэрүүн шиг би ингээд сэтгэлийн орон зай маань ингээд ямар ч югаарч ингээд дутагдхаа болж штеп. Тэгэхээр ер нь тэгээд бусдын яана вэ нэ тий мөнгө амлна уу эрх мэдэл амлна уу ер нь юу байна хамаагүй тэгэл маш гоё болдог дүүрэн болцдог. Ерөөсөө би одоо яг байгаараа л би ус хандсан юм. Тэр нэг хандсан төвшин рүү очдог. Өөр ингээд хандсан одоо болно гэх. Тэр төвшин рүү очдог. Та нарт тэгээд яг тийм төвшөнд очижсэн үед байгаа шүү дээ бас. Байнга тийм төвшөнд байж чаддгүй маа гэх юм ээ. Асар их хүчтэй хайрлагдчихжээ. Асар их хүчтэй дурлж исэн, асар их хүчтэй хайрлагдчихжээ ч юм уу. Эсвэл гэр бүлтэйгээ тоолж наадаад ч юм уу. Тэ хүсчихсэн юм чинь биелээд ч юм уу. Тэгэхээр нэг хэсэгтээ аягүй гоё тийм хатсан мэдрэмжтэй явдсан шүү дээ. Тэр мэдрэмжийг чинь би яриад байгаа байхгүй юу? Тэ. Тэгээ одоо үе үе байгаа мэдрэмж бол байнга байлах хэрэгтэй байхгүй юу? Би гэхдээ тэрийг тэгж хойд ойлгож ирсэн. Нөгөө ширээ гараад ирсэн. Сууж 6 хоногийн бас хоол хэрэгтэй юм байна. Хаалт хэрэгтэй юм байна. Хонцоо чөлөөлөх тэр нөгөө амьсгалын тасал хийгээд байдаг шүү дээ. Тэр болгоом чинь цогцоор ингэж ээж тэр фүүл одоо бүрд тэр мэдрэмж тэр хүнд төрөх юм байна гэж ойлгосон. Тэгээд хідэн сар лав би бүр юу ч хэрэггүй юм байна. Надад юу ч хэрэггүй. Дээрээс нь би ямар ч нөхцөлгүйгээр зүгээр энэ зөрөөд өнгөрсөн юм байна. Дорог гэрийнхний хайрлал, амтэн хүртэл урмал навч хүртэл өөр хайрлал. Тийм мэдрэмж төрж ирсэн. Бүр наад тэр бүрэн дүүрэн мэдрэмж даад чарахтай үед чинь сүнсний жижиг огцсон өсөөд тэнгүүтээ хүн шууд автоматар бидний нөгөө хуушна шашны хэлгээр нөгөө диваажин гэж хэлдэг шүү дээ. Тэр жижигэл үг орчдөг байхгүй. Диваажин руу ингээ орчдөг. Тэр бүх юм гоё харагдтал. Бүх хүмүүс нь хайрламар харагдтал. Би ямар гоё газар амьдраад байна хоох гэлтэй. Тийм өстө барьж аваад хайрлаа. Тийм. Би тэр хоолтой, өсөлтийн дасгалтай өсөж явах хичээл зүтгэлтэй тэр орчин төслийг өрдүүлж тэр бүх юм болов гэж байлгасан. Зөв. Тэр одоо чиний үед ямар ч арга хийх юм хэрэг. Уу яах вэ? Ер нь бол ингээд сэтгэл ханаад ихээр хүн нэг хитгэе болч тийм байлаа наацхан. Өмнө ингэж хишглаад хайгаалт ингээл эсвэл одоо яа тийм ингээл наазахын штэ хоолчонд наазахын штэ тэгэхэд л ингээл нэг тийж яах хоол моолж хишглаад янз юмар ингээд дутагдгаа болчдөг. Тэгээд бүр ингээл үлсэл одоо тоглолцоод ирэх надад хоол хэрэгтэй юм байна л гэж мэддэг. Тэгээд хоолч нэг холхоо очив. Ингээл үлсэж байгаа үед угаас идэх хоол тэр хоол амттай л байдэн штэ. Наазахна одоо ингээл цаазах нь одоо яадаг вэ гэхээр энэ хүн ингээд тий хүнээс ингэж юм ингээ хүлээж гордохоо болж тийм л. Гэтэл бид нар дандаа л нэг хүлээлт гордлохын тунд явдсан шүү. Энэ надад нэг ингээд баярлаг хэлчих болов. Энэ надад нэг ингээд ийм юм өгчих болов тий. Энэ надад ингээд сэтгэл өгчих болов. Эсвэл ийм юм өгчих болов гэж эргэн тойрноос ямар ч тийм хүлээлт байхгүй. Өө зүгээр хэлтэй чи намайг доромжлно уу, яана уу, намайг гомдооно уу, яана уу нэг тийч хүлээлт байхгүй болчих тийм л. Тэгээ баг одоо ингээд юу хүсэн ч гэсэн надад нэг харамсах зүйл байхгүй гэдэг тэр төвшин. Сая болохоор яг юу асуулаа яг өөр юм бодчаа гэж. Ямар харах тактикээр чи болохоор яг үйл үйл бүрэн.
Надад болохоор одоо зүгээр бүх юм оюун санааны түвшинд хийгддэг. Зүгээр яадаг. Би ингээд угаасаа одоо янз хаяа ингээд миний нөгөө сэтгэл санаа минь ундаг ч юм уу те дээшлдэг ч юм уу одооных надад нэг тийм хамаагүй болцсон л доо. Тэгээ сэтгэл санаа сонирн болол ингэж би өөрөө тоохоо болцсон. Сэтгэл бие чинь болохоор ингээд тусдаа штэ. Тэгээ сэтгэл ингээд унаал гундаал ингээд доошоо орж ийн үү дээшээ яаж ийн би өөрөө тоохоо болцсон байхгүй. Нөгөөтг чинь жоох уруудчихгээл те. Нөгөөтг чинь жоохон догтлоод байна. Нар жаргаад орой болохоор нөгөөтг чинь жоохон гундаад идэх тэрний эхэлж чаамаа. Тэгэл миний сэтгэл санаа яаж нээж нэгтэж надад нэгтэж нөлөөлөхөө болцсон. Зөвхөлт чинь тусдаа юм хийгээд яваад байхгүй. Яагаад махан биес тэр махан бие бодол бие сэтгэл бие чинь ингээд тусна ялгаж хэлээд байгаа. Энэ бодол бие энэ сэтгэл бие энэ махан бие чинь тусдаа л ааш. Гэтэл одоо миний ингээд хөл өвдлөө тийм ээ. Хөл өвдлөөг би ингээд сэтгэл санаа бүх юмараа нуурж очихгүй шүү дээ. Миний хөл өвдөж ийнө нэг өвчин амдах юм уу ч тийм үү. Эсвэл нэг имчилгээ хийдэг гэл бодоо суучдээ шүү дээ. Түүнээс чинь ингээд хөл өвдлөө гээл би өстөө өглөө хатлаа гэл хамаг сэтгэл санаа бүх юмараа ингэж нуурж очихдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан сэтгэл бие чинь тусдаа юм байна гэдгийг ойлгосноос хойш сэтгэл ингээд өвднө, сэтгэл доошоо дэшээ болно. Ер нь бол гаднаас нь л ажиллаа сурцсан. Би маань ингэж ин да, тэгж ин да гэж бодоо сурцсан. Тэгээд яахан ингээд сэтгэлийнхаа би өөр эзэн нь болчихж байгаа юм л да. Хуучтын жолооддаг болсон. Хуучин болохоор ингээд сэтгэл санаа оноогод би бүх юмар ингээд унчин тий. Ёо шаналаад ингээд гомдцсон ингээд бөө юм болно шүү дээ. Тэ өөрөө тэр сэтгэл рүүгээ тавьчих чинь улам дэвэргээд исэн. Би өөрөө сэтгэл юм ингээд ялгаж салгаж чадахгүй. Тэгээ сэтгэлээр оноогод ингээд бөө юм бол гомдгоод бөө юм бол уурлангууд өөрөө тэр чигтээ уур болж хувираа. Тэгээд гэсэн чинь ингээд ялгаа зааг ингээд ажиллаад өөрөө гаднаас нь ажиллаа сурцсан чинь ер нь бол өөрөө тэр сэтгэл биеүүдийнхаа өөр эзэн болчих жоохгүй урд нь ингээд боол шиг байсан юм. Одоо би энэ бүх биеийнхаа эзэн шиг. Бид нар махан биеийнхаа эзэн мөн л өстэй. Бид нар махан бие удирдах чинь тий махан бие намайг удирдахгүй штэ. Би өвчтөө байх уу одоо эрүүл байх уу хүчнөө идэх үү бүх юм би л өөр махан бие удирдах байгаа штэ. Яг тэрнтэй адилхан тэр сэтгэл бие бодол бие өөрөө удирдах байхгүй юу. Тэгэхээр одоо яаж сэтгэлээ дүүрэн болох вэ гэдэг чинь би зөвхөн өөрөө удирдах чинь гэсэн үг байхгүй. За яг арга техникүүд байна гэхдээ бодлороо ингээд би сайхан төсөөлөл өөрийгөө одоо бодол төсөөллөөр аргаар ингээд чичиргээ өндөрсгөж болж ин сүнсний хачирыг маш гоё юм бодоол маш гоё ингээд үг хэлээл маш гоё дуу сонсоол тий дуртай дуугаа сонсоолт ч юм уу ингээд гоё юм үзэж хараад инхээр аяндаа сэтгэл сэргээл гоё болчдөг дүүрчдэг. Тэгээд тэрийг мэддэг одоо хөссөн үедээ би угаасаа сэтгэлээ ингээ гой төвшөнд авч шиш болох юм байна гэж мэдчихээр залхуу болчтой юм бэл. За яах вэ тийчаал угаасаа гэж чинь нэг тоохоо тий болчихно. Их зуралтаа болчтой юм бэлээ. За яах вэ энэ маань тэгэл нэг доошоо ороод маргааш хэд зүгээр болчих юм чинь ингээл одоо суучдаг заавал ингээл зуралтаад шаардлагагүй. Үнэхээр хэрвээ ингээд за одоо би сэтгэл санаагаар гоё болгомоор байна яах вэ гэхээр би гоё дуу сонсдог ч юм уу эсвэл одоо яг өөрөөсөө гоё үг хэлдэг ч юм уу, гоё кино үздэг ч юм уу, эсвэл байгалаар ингэж гоё уул хадаар явдаг ч юм уу, агаар салхинд гардаг ч юм уу, тий. Эсвэл хүмүүст ингээл гоё эрчим минээр төгөл хүнд юм өгдөг ч юм уу, ингээл гоё юм хийгээл явахаар аяндаа ингээд сэтгэл санаа гоёлоо л ингээл бүх юм гоё болчдөг. Яг тэр янз бүрийн үйлдэл хийгээл тийм жижиг саж хөөрхөн техникүүд байна. Та нарын үед яа тийм бас арга байлаас тий. Эхлээд нөгөө чиний өгсөн зөвлөгөө байна. Яг бас нөгөө доош унахгүй юу? Бүгд автоматар механикаар өөртөө хэлж байна. Бека зөвлөсөн битгий тоо гэсэн наац сэтгэл чи юу вэ? Сэтгэлийнхаа диског ажил дискод юм байвал дискод гэж хэлсэн. Тэр нөгөө сэтгэлийн гэж заа. Орч өөртөө яриад байгаа байхгүй. Орч. Хажуудлаас нь анзаар тэгээд унжилвэ. Маргааш их зүгээр л хэлж байна. Чи юу яг юу шаналаад байгаа тэрийгээ бодоод олчих. Тэгээд тийм арга хэрэгжүүлсэн болох юм билээ. Тэгээ аяндаа ингээд яа тэгэхээр чи бидний нөгөө сэтгэл бие чи энерги биетэй учраас амархан дээшээ доош бол маш тийм хэлбэлцэлтэй. Баян ингээд унтсан бол баян унтсан төвшөндөө байна гэж байхгүй шүү дээ. Тэр чинь бүр ингээд хүнд өвчлөлөөлөл тэгэл унахтаа ингээл тийш баян бас ингэж аргасан төвшөнд байна гэж аахгүй штэ. Ер нь одоо ерөөсөө өөрчлөгдөж хувирдггүй мөнхийн нэг
нэг юмдаа байдаг юм энэ орчлон ороод ир байхгүй. Байвал тэр ингээд өөрөө ингээд мөхөд алга болчихдог байхгүй. Юм болго хувьсаж өөрчлөгдөх шин чанартай. Та нар одоо хэдэн тэрлэн жил болсон ч юу ч хуурж өөрчлөгдөхгүй юм байна уу? Байхгүй шүү дээ. Энерги мөн чанар буюу биднийг бүрдүүлээд байгаа энерги их үүсвэр чи өөрөө тийм хуримтгай шин чанартай байхгүй. Тэгээд хуримтгай шин чанарыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй манайхан ч хүмүүсийн гаргадаг нэг алдаа дандаа л нэг тийм өөрт мөнх юмыг байлгах гэж чичирснээр маш том алдаа гаргадаг. Сэтгэл санаа сайхан болвол яг тэр сайхан чинийг ирнэ мөнх байлгах гад удаан байлгах гад тэмцэлтэж эхэлдэг. Тэгээ дандаа ялагддаг. Эсвэл яа тийм одоо би одоо хуушнаар бол тийм ээ байнга мөнх хаан ширэнд байх юм шиг. Мөнхөд л одоо энэ ноён суудлаасаа хаан суудлаасаа тийм ээ эрх мэдэлтэй судалтай байхын тулд маш их тэмцэлддэг. Гэтэл ингээл мөнхийн хаан ч гэж байхгүй, мөнхийн эзэн ч гэж байхгүй. Дандаа л хоёр. Тэр хэвэл бидний одооны соёл иргэншил хүртэл өмнө хэд үүсэд хэд нурцсан л байгаа байхгүй. Дандаа хоёр шинжил. Бидний дэлхийн хүртэлтэй тийм ээ өмнө байгаагүй шүү дээ. Бидний дэлхийн мөнх байх үгүй шүү дээ, настай шүү дээ. Бидний нар ч гэсэндээ анх өчөөхөн ширхэг тоос байсан. Бидний нар хүртэл цагаат болохоор бас л хувирж өөрчлөлттэй байхгүй болно шүү дээ. Орчлын ертөнц од гаргас бүх юм тэгж хувирдаг. Яг тэрнтэй адилхан бидний сэтгэл зүрх дандаа л тийм хувирлын шин чанартай. Сэтгэл санаа. Тэгээ яг учир шалтгаан байна л та. Гэхдээ юугүй ингээл юу ч болоог байх чинь ингээд олгиолоод тахын цаашийн. Тэр чинь бас учир шалтгаантай. Бидний сэтгэл санаа яагаад нэг ясандаа ичмээр дутагдахаар бас ингэж унаад идэг. Эсвэл өвчлөхөөр ингээд бид нар нөгөө энерги яаж өвчлж яаж яагаад авах нүдээр харж чаддаг учраас янз бүр ингээд хажуудах хүний ингээд сөрөг гисчмийн дайралтанд орохороо ч юм уу эсвэл гаднаас ингээд янз янзын муухай пост уншаал муухай кино үзэхээрээ тэр нөлөөнд нь автчихдаг. Хоёр ингээд гисчмийн нэрэг чи ингээд хоорондоо ингээд уусан штэ би амархан мэдэрч амархан хойшилтаж гутгалтна. Тэгээ янз бүр учир шалтгаан бол байгаа. Яг учир шалтгааны болоо боловсруулж болно эсвэл зүгээр ажиглах арга. Бодолч гэсэндээ яг алхаагүй. Бидний бодол би бас яг сэтгэл биетэй адилхан орж л байдаг, гарч л байдаг. Гэхдээ бид нар тэр бодол биеийнхаа эзэн нь бас байх боломжтой. За энэ бодол биеийнхаа эзэн нь байхаар туслах хийхээр маш амархан болчтой. Бодлого төвшөнд очиж чаддаг. Тэгэхгүй бид нар бодлоо захирч чаддаг ш. Амар их бодол орж ирээд байна. Би бодлого чадахгүй нэ гэд. Бодлогынхаа боол нь болчиход байгаа хгүй юу? Бодлого суулдаа чи хийхээр чадахгүй байна гэдэг чинь би өөрөө бодлоо удирдах чадахгүй байна гэдэг чинь бодлогын эзэн болоогүй. Сэтгэл санаа өөрөө удирдах чадахгүй байна гэдэг чинь бас сэтгэлийн эзэн болоогүй. Бид нар яг бие махбодынхоо л нэг тал ч юм уу хэдэн хувийн эзэн байгаад байгаа. Тэгэхэд бие махбодоо хүртэл бас 100% бас эзэмшиж чадахгүй байна шүү дээ. Тэ? Дадлах хэрэгтэй. Дадлах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэ? Тэгээд ер нь зууралдахгүй байх тусам дайсаар ингээд юм бол зууралдах тусам томордог. Илүү их зууралдах тусам сүрэг тишээ томроод гэсэн үг. За тэгээд сэтгэлээ дүүрэх олон арга байна. За дүүргэн гэхээс илүү сэтгэлийнхээ эзэн нь болчихвол ер нь амар гэдэг юм. Тэгэхгүй ингээл за сэтгэлийнхээ хоосрлыг ийм юмар дүүрэх чигээд өөрөө сэтгэлийнхээ эзэн нь болж чадаагүй болвол тэгээл нэг л тийм хизээ тэр сэтгэл хоосрохыг мэдэхгүй шүү дээ. Яг үнэндээ хизээ тэр сэтгэл буцаад хоосрохыг мэдэхгүй тий. Арайш нэг мөнийг юм хүчээр хамаагүй сэтгэлээр дүүргдэг. Ахиад хизээ буцаад хоосрох юм л мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр сэтгэлийнхээ эзэн нь болоогүй цагт сэтгэлийн хооснд юмаа ингээд гаднаас аргалаад нөхч нэ гэдэг чинь өөрийгөө л төр зур аргалаад хураал байгаа юм шиг. За тэгээд тэр гэр бүлийн тэр арааш тавилт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр үнэнч биш байдал дандаа л тэр хоосоо орон зайнаас дутуугаа дүүргэсэн хүслээс тийм ээ тэрнээс олчлоо үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яадгийн би өстой надад үнэнч байна намайг хуурахгүй чи тийм үү тийм хүнтэй суuna гэж бодож байл тэр хүн чинь өөрөө сэтгэлээ хэр дөөргөж сурсан тэр хүний сэтгэл нь хэр дөөрөн юм гэдгийг харах хэрэгтэй. Яг муу арга заач үл. Тийм өсчээл. Тоон чихэр өөрөө тэр сэтгэл нь хэр дөөрөнгүй юм бэ? Сэтгэлийнхаа хэр эзэн нь болж чадсан юм бэ? Шууд нөгөө оюун санааных нь боловсралтай бол хамаатай болоод эхэлнэ. Тэр оюун санааны боловсралтай үед чинь тийм буйртай, суйртай, ухаантай тийм л ахгүй түүнээс шинэ эрэгтэй фүүл одоо амар өндөр юм шүү дээ. Өөрөө сайн захирчдаг бол эрэгтэй бас тийм л хүн байна. Бас тийм чирхүү мундаг одоо их өөрийгөө сайхан захирдаг юм ихтэй сэтгэлийн хөдөлгөөр хүнд бас
Хаамаас дурлаж гэж байхгүй. Яа тэгэхээр орчлон ертөнцийн энергийн 3% ижил энерги татдаг. Тийм. Би өөрөө ингээд ийм ингээд өндөр шаардлагуудтай ийм хүнтэй хандламаар байна гэвэл өөрөө яг тийм байх хэрэгтэй. Тэгжээч л нөгөө ижил энерги татдгийн хулаар өөрөө боловсралтай байж боловсралтай хүнтэйгээ суудаг ч юм уу. Өөрөө тийм эрчим энерги өндөр ээж эрчим энерги сайтай хүнтэйгээ л суун. Түүнээс ш 1000 мөрөөдөж хүсээд өөрийнх нь тэр бодож байгаа байдал, өөрийнх нь тэр эрчим энерги, өөрийнх нь ухаанд дор төвшөнд хүнтэйгээ л наалт нүг гэхээс ш яахгүй ш их байх тусмал эргэлтэн ч гэсэн тийм л тий. Тэгэл ер нь өөрөө боловсроогүй тэр сэтгэлийн хоос орон зайныхаа учрыг олоогүй байж чад хүнтэй суул заавал алддаг. Энэ бол бичгтэйг хууль гэж байна шүү дээ. Ийм л байна да. Амьдрал ананараа. Болно. Тий. Яг хөө тэгээд бид нар чинь энерги бие биендээ ингэж нөлөөлөх чадвартай учраас нэг нь ингээл гоё эрчим энерги өндөр олоод хэлэнгүүт хажуудах нь тустай байна. Яг хоо шууд хурдан дагдаг ч юм уусаа эсвэл баг ааж удаанаар ингэж уусч ордог ч юм уусаа. Эсвэл хоорондоо бүр ингэж тохирохгүй болоо салчиж болно. Яа тэгэхээр нэг нь ингэж хооронд эрчим энергийн зөрчил гараад ч нэг нь ингэ хөгжөөд байхад нөгөөх нь байрандаа байж бол нөгөөтгөө эрчим энерги өндөр байгааг хүлээн зөвшөөрч чаддаггүй болчихдог байхгүй. Тэгээд тэрсэлтэй тэгэхээр ингэ төвчиж чадахгүй салцдагч байна. Эсвэл уусаад хамт явах нь чинь тэгээд сонголт тав тавилан юм да. Юм да. За өөр асуух юм байна уу? Миний яриач баг болоод тах шиг байна да. Тэгээд багаас нь л ажиллана шүү дээ. Ер нь ингээл хараад хахад эцэг эхийн аягүй их тийм хайрлж өсгсөн охтууд бол тэр хурдан шийдвэр гаргаж хүнтэй суудаг юм билээ. Ер нь бол жоохон ганцаар явах гэдэг юм лээ. Яа гэвэл хажууд хүнээ бас их судлана. Заавал энэ хүн хэрэгтэй хэрэггүй гэдэг бас бодож үздэг юм лээ. Хайраар дутаагүй өссөн. Түүнээс шиг ингээл хайраар дутцсан хүүхдүүд чинь ингээл би бинээрээ хайрлуулах гал тий. Хурдан ингээл хайрлуулах гал гоё болох гол ингээл зүтгэжээр дандаа алдаатай шийдвэр гаргаад нэгт хоёр тэгээд нөгөө хоол мол ярьдсан чи бас нөгөө нэг сексээр бас дутуу орон зайгаа нөхдөг. Нэг нөхөх арга нэр тийм биш. Тэгж чад бас алдна. Хоёрын багт манай нэг найз хүмүүс. Яв гоё хөөш. Ихтэй үлээс. Тэр үхэл тэгээд нөгөө ихээр амар бөөнд уйлантай. Өөр болж уун зөвлөө хамт энерги гэж байна. Амар амархан нөгөө бидний зөвлөө байх болчихсон. Тэгээд үргэлж яваад амсаа. Айгу хүн харагддаг байсан. Тэгээд би одоо боддгийн. Тэр өөрийн аав өссөн. Тэр нөгөө ир ирчимээс насар. Тэрийг нөхгүй. Одоо нөгөө сэтгэл зүйч чинь дутуугийн комплекс гэж яриад байгаа ш тэр сэтгэлийн дутуу юм гэж. Ир хүнээр хайрлаж өсөх болсон. Өргөндөр өгсөн байхгүй. Тэгээд гөрөж хаасан. Тэгээд бид нар чинь ингээд за яг хөө ингээд найз залуутай болчих штеп. Тэнгүүдээ маш их юм шаардаад ундаг хгүй бас. Өөртөө маш их юм авах гал тийм ингээд гаргаж оруулахгүй хажуудаа байлгана гэл тийм намайг тэгсээр нөгөөнийхөө дургу хөргөчдөг. Нэг нь заван байна гэл нэг нь боловсралгүй заван өгдөг юм гэхэл ямар нэгэн таалагдах болоос алчихсан гэсэн юм. Тэгээд цэцгэсээс чинь тэгэл цаанаа ус тийм л аа. Цаад шалтгааны ус тийм л. Тэгээ бас нөгөө маш их нөгөө сөрөг болсон хүмүүс идэв штэ. Одоо юм л бол ингээл стрессч гээл юм л бол бухимдчих гал юм л бол юмны ингээл сүргийг хараал ингээл одоо яг нөгөө социализмыг төссөн хүмүүс яг тийм заяа хэлдэг штэ тий одоо хэдэн оныхан байхгүй болж бараг сэрэх гээд ингээл тий тэр чин цаагаараа юу хэлээд байгаа юм гэхээр яг тэр нөгөө хүнтэй нөгөө робот чиг харьцаад бав ахаас нөгөө нэг сэтгэл зөрөхгүй робот маягаар харьцажсэн тэр социализмын үед чинь тэгж жаад маш их тийм хайрын нуу дутагдалд оролцохоор маш сөрөг болчдөг нэг хөрднүүд нь ингээд буруу тишээ эргэждэг нэг бол эсвэл нөгөө хайраар ингээд дутагдaltaар ингээд робот ч өсчөрөө
Юусэн ингээд юмны ингээд сайн талыг нь олж харахгүй дандаа л сөрөг талыг нь хараад юмыг дандаа гоочлол тий юмыг дандаа муу талаас нь хараад дандаа ингээд сөрөг гэрчин маш их хэсчдэг. Тэгээ тэр хүмүүсийг бол маш өрөвдөж явах хэрэгтэй. Хүссэндээ тийм болоогүй. Хайраар асар их дутагдсан. Хэрвээ тийм хүнийг өөрчлөе гэж ивэл маш их тийм хайр халамж хэрэгтэй байна гэсэн үг тэр хүн. Энэ хүн ингээд маш сөрөг хүн юм аа. Энэ хүн ингээд аяг их бүдүүлэг юм аа тий юм болно хүмүүс ингээд тэнэг мангараар нь дуудаад хүмүүсийг шүүмжлэл хүмүүсийг зайнаал дандаа сөргөөр нь ингээд шилээл хүмүүсийг торомжлаад нэг тийм яхир зантай байвал тэр хүнд асар их хайр дутагдсны шинж засаж болон засвал тэгэл тэр хайр халамжаар тэр дутуу юм нь өгжил засна. Засарч болно л та. Уулын засахад амархан л та. Гэтэ бид нар өөрийнхөө тэр сэтгэл зүрхийг яайда гэж бэжж бусдыг тэгж хайрлах чаддгүй байхгүй. Өөрийгөө хайрлаж чадахгүй өөрийнхөө сэтгэл зүг ингээд дүүргэг өмчин бусдыг хайрлана гэд явбал өөрөө өгөөгүй ядуу гуйлах чинь бэжж бусдыг санхүүгээр нь тэтгэнэ л гэсэн үг дээр нэжлэх юм. Тийм ч өөрөө гуйлах чинь бэжж хэнийгээ тийчих гээд байна тий. Тэгэд яагаад өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаад өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж чаддаг хүн гэдэг чинь өгөх юм тэр хүнд байхгүй байхгүй юу? Харин өөрийгөө ингээд хайрлаад дүүр халигд салгисыг хайртал тэрнээс ингэж бусдад хуваалцнаа да. Тэгэхээр тэр хайр нь хүрэлцэхгүй өөрт нь ч хүрэлцэхгүй байх чинь ингээл бусдыг хайрлана гэж явж худлаа шүү дээ. Та нар одоо ингээл би чамд хайртай би чамайг хайрлана гэсэн үг чинь тэгээд худлаа болоод идэх байхгүй. Тэр чи яг үндэ өөрийгөө хайрлаж чадахгүй. Би чамайг хайрлана би чамд хайртай мэртэй гэдэг чи яг үндэ чамаас хайр авах гээд байна л гэж болгож. Яа хайр худлаа юм. Яг хайр хуурамч ингээл хүмүүс эмэр хороо тэгээд идэг. Ялч бол худлаал гарч ирсэн үг байхгүй юмнаас нь. Тэгэхэд үнэхээр жинхнээсээ өөрийгөө хайрлцсан өөртөө тэгж хайраар дутагдаагүй болсон хүн чинь шал өөр юм шүү дээ. Тэг чинийг нь араасгүй гэж ах шаардлага байхгүй. Чи миний хажууд байл би чамайг хайрлана. Чи миний хажууд байхгүйсэн ч гэсэндээ би чиний араас уралдахгүй. Чамайг ингэдэг гэж би чамд янз янзын нөхцөл болдог шаардлагагүй. Чамайг ямар ч үед ингэж хайрлаад байж гэнаа л гэсэн хүн чинь яг үнэн хайртай төгөжж байгаа байхгүй. Түүнээс шиг ингээд ер нь хайр нялуун байх гэсэн худлаа идэг байхгүй. Одоо яа тийм чи станер од нар сар тэнгэр шиг их хайртай маш тэгэлтэй. Чи ямар нэг юу шиг хөөх юм аач гэдэг юм. Одоо ингээд маршихгүй ингээд уран цэцүүг гардаг шин. Нялуун байх тусмаа л ер нь жоохон хударч байна. Үнэн хайр чинь бол амнаас нэг ширхэгч гоё гараа хүрнээсээ байж л идэг хайр гэдэг. Ямар ч тэр гоё нялуун шаардлагагүйгээр тэр чинь үнэн л юм чинь. Үннээр л ш. Тэрэн зав тэр мэлдэг янзын чимэг хэрэггүй байхгүй. Мөн чанараар үнэн л юм чи яах юм. Тийм үстэй. Нэг лаг сүрэн гэлсэн үг гэдэг чи тий. Хайр одоо нялуурхтай байдгүй юм тий. Яг ингэ байж хөдөлшгүй байж хатаа л үнэн байт юм бол. Тийм хуттай үг гэдэг яг юу хэлсэн гэдэг лээ. Нялуурхыг биш нөгөө нэг мартахгүй байхыг хайр гэдэг мэдэг гэж л тий. Нялуурмаар байгаа бол болно шүү дээ тэгэл. Байх хэрэгтэй болохгүй гэсэн юм байна шүү. Ингээл нялуурмаар байгаа бол ингээл гоо ингээл маш гоё ингээл гоё сэтгэлээ гаргаал тий. Гоё ингээл хайрлцаал хайрлал. Тэр чигтэл нэг гоё ингээл дагин шиглэн гэсэн шүү. Ингээл гоё харж инээ гээл наа гээл хөдөлгөөн ингээл уяатан болол ингээл тэгээс нялуурч болно. Нялууралтыг үсэж байна гэдэг чинь юу юм шанаад өөрөө чинь хоосон. Тийм дутагдaltaй л энэ тийм. Одоо ингээл тийм нэг хүнд ингээл очиж наалтмаар санагдал гоё үг сонсомоор санагдал энэ гэдэг чинь бас юм авах гал гэжсэн тийм чихэр дутагдаад байна л гэсэн үг шүү дээ. Яг гоо тэгээд би бинийх эрчмийг сайхан нөхөө явж ил тэгэл сайхан шүү дээ. Юу жамч гэсэн тэр чинь өгөх хэрэгтэй байх. Осон байж болохгүй. Тэгжээж бүрэн байна. Яг гоо сайхан ингээд тэнцвэртэйгээр нөхөө явж болно. Гэхдээ тэрэнд чинь ингээд бас хурцл шунал тачаал ороод ирэхээр бас гажаа авчдаг чинь ер нь жоох эвгүй боловчтой. Энэ жоох олон юм шаардаад эхэлдэг байхгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр тараа одооноос л болцдгүй хайр гэдгийг ярьж байгаа байхгүй. Гэтэл хүмүүсийн 100 жилийн өмнө 200 жилийн өмнө 1000 жилийн өмнө хүмүүсийн оюун санаа өдөөнийх шиг тийм дэвшилттэй байгаагүй. Учираас хайр нь дандаа болцолтой ордоо төвшний хайр байсан. Дандаа бие биенээс авах хайр дээр яригдчихсэн. Одоо л харин нөгөө
тэр нөхцөл болцлого хайрч яригдаад та яа тэр нөх сэрэлтээр эхэлсэн. Хүмүүсийн тэр дээд оюун санаар явж байгаа үеийн эхэлсэн учраас өөрөөрөө хайрлах тэр болцлого хайр гэдэг юм чинь нөхөж яваа учраас яригдчих байгаа хгүй. Хуучны цагт би одоо очиод болцлого хайрлах найрлах юм бол баг алуулна. Тийм байхгүй гэл. Одоо бол жоохон наацхаас ингэж болдгийм юм гэдгийг ойлгож явчаа. Энэ бол тэгээд оюун санаа ухамсартай шууд холбогдоод явчихна л та. Хэр их ухамсарлж чинь тэдий чинийгээрэл өөрөөрөө дүүргэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр л бидний тэр боловсрал гэдэг чинь дипломны боловсрал биш агаад бид нар 1000 ихтэй сургууль сураад 1000 тэр үнэтэй дэлхийн топ сургуулиудад сураад тэр өөрийгөө хайрлах хайр тийм ээ тэр оюун санааны өсөлт тэр оюун санааны гэгэрэл гэдэг юм төвч ойртойг бол аахгүй. Харин ч тэр өндөр сургууль сурсан хүмүүс чи ирээд дээрэндээ байгаа шүү дээ. Бүр навшиг юм яваад байгаа шүү дээ. Тэгэхээр боловсрал гэдэг чинь өөр юм явагдаад байна л да. Боловсрал гэгэрэл гэдэг чинь өөр юм яригдаад. Одооны бидний боловсрал бол жоохон тийм эгоны боловсрал. За асуух зүйл ээ. 20 минут ярилцээ бэлтгэл рүү ордоо. Асуугаач. Бүгд ингэж юм. Одоо би одоо тэгэхээр миний хүн намайг хэлэхгүй. Миний хөрхний ээж, миний хөрхний шивэж өөртөө дэмгээд 6 настай хүртэл хөрх гэдэг байхгүй. Тэгэхээр би тэр хүүгээ хайрлаа, хүүгээ ихээлээ, хүүгээ бэлдэж өгөө, хамт юм хийгээл ингэж нэгдэг чинь хосоор зарим гэсэн хөдөө гэсэн үг тийм. Том болоход нь бэлдэж ийн гэсэн үг тийм. Би том болгон болчихсон дээр үгөө сайхан хайрлаа. Нөхөр болохоор тэгдэг байхгүй чи битээ ихтэй хөлтэй нэг санаатай. Илцаас юм болчихно. Одонгүй ээгөөр ярьж штэ. Тэгээ би дотроо болохоор би зөрөөд тийм яг хуу одоо ингээл хүмүүс тэгдэг штэ. Яагаад эрэгтэй хөлтийг тийж багаас нь татан ханцаас гэхээр яалтчгүй дайны үед байсан л байхгүй юу? Дайны үед тэгвэл аль тэр дайны үе гэхээр дандаа алгаан тулаан их гардаг учраас хүмүүсийн тэр сүнсний тэр чичиргээ асар доогуур байсан үе аахгүй юу? Одооных шиг биш. Тэр хүмүүсийн тэр оюун бодол тэр чичиргээ асар доогуур байсан учраас тэр сүнсний одоо чичиргээний асар доогуур үед юу их хүчээ авт юм хэр эго их хүчээ аавна. Хүчирхийлэл их хүчээ авдаг. Тэгэхээр няцганаал байж ивэл хин нэгэнд одоо алуулах магадлал өндөрсөж чинь тийм ээ. Гэтэл аль хүчтэй захирдаг байсан учраас хатуу хандхаас өөр арга байгаагүй. Одоо болохоор тийм байхгүй шүү дээ. Одоо бол харин ч битгий хүчирхийл те. Эрэгтэй хүн ер нь бол хичнээн ингээд хүчрэх байлаа, хичнээн ингээд эргэлэх байлаа гэх тэр хүн эмэгтэй хүн очиад зодоод байвал ямар хэрэг байх вэ тийм ээ. Эсвэл эмэгтэй хүн жилтгүү тэгэл хүн амтан байрж авч зодоод хүчрхийлээд байвал одоо л нийгэм тийм хүлэн зөвшөөрөхөй болцсон. Хуучин бол тийм эрэгтэй хүн баг хүндлэгдэжсэн байх. Тэгэхээр тэр хүмүүс хуучныхаа сэтгхүүнээс тэр дадлалсан кодекс ухамсараас гарч чадахгүй байгаа байхгүй. Гэтэл одоо бол ингээд за яг тэр эрэгтэй хүн сул дорой байж болно тийм нэлцгансан ч юм уу бие махбод бодийн хувьд бол эмэгтэй хүнээс ялгаагүйч байж болно. Гэхдээ тэр хүн магадгүй ээж байгаа ч юм уу дүүгээ хүүхэд эхнэрээ маш гоё хайрладаг халамжилдаг бол тэр хүн хүндлэгдэхээр болцсон цаг байхгүй юу? Ер нь бол тийм үстэй. Тийм болохоор одоо цаг үе өөрчлөгдөж байна. Тэгэхгүй ингээл хуучинтайгаа зуралдаа л байвал ер нь өөрчлөгдөж хувьсдаггүй хуучинтайгаа их зуралддаг юмнууд маш хурдан хувьслын хуулиар маш хурдан арчигддаг байхгүй. Тийм болохоор хэн илүү хувирж өөрчлөгдөж чинь тэр л ер нь цаашаа өөрчлүүлж ямд явна. Энд чи байгалийн хууль. Тийм учраас өнгөрсөн цаг хугацаа одоо тэр шинэ цаг хугацаа яаж өөрчлөгдөж хувьс чинь тэрийг ол орхитуулах хэрэггүй. Одоо үе чи өөр болсоо. Одоо ингээл те эрэгтэй өнийг хатуу өсгөнгөө зодоод идэх чи өөр болсон. Тийм. Тэгэхэд одоо эмэгтэйчүүд хүртэлтэй яг үннийг хэлэхэд те нэг ингээл сайхан булчин шүрмөстэй бадрын сайхан залуу нөгөө талд нь баг өөрөөс нь ялгархааргүй тийм залуу байла. Гэтэл ингээл хамт амьдрал хин нь илүү өөрийг нь хайрлаж халамжилж чинь тэрийг л сонгож шүү дээ. Угаасаа л тийм үстэй те. Тэгэхгүй тэгэл нөгөөт нь сайхан дайнд явуулчмаар сайхан ир байгаад л тэгэл өөрийг нь хайхарсан ч юм яах халамжилсан ч юм яахгүй нэг л задлалт ингээл нэг ингээл данхаас нь хөлдөөм яваад л яг тийм санагдчихсан. Болийн нөгөөтгөн дээр юм байл юм шүү дээ. Ер нь бол сонголттой тийм л болсон. Учраас хувьсч өөрчлөгдөж байна. Тэгэл хүмүүс чинь тэгдэж шүү дээ. Бид нэр одоо ээж аав насны хүмүүс одооны ирчүүд нэг гачин шилжих болсон гэл надад болохоор
ер нь бол тэгээд ялгааг болчихно энэ хувьслын юм болж байна уус. Яагаад тэгэхээр бид нар дайн тулаан шаардлагагүй болсон учраас хуусч штэ. Илүү их хүндлэг энэрнгүү сэтгэл рүүгээ явж байгаа учраас ирчүүд нь хүртэл тааж хуусч штэ. Хүчирхийлэх хүн юм болж байна. Хуучин цагт ингээл дээр доргоо битүү хүчирхийллээс юм зү тэ цэцэрлэгийн багш нараас ихлүүлээл юм бүх төрлийн хүчирхийлэл явагддаг хахад хөлийн зөвшөөрдөг байсан. Одоо хөлийн зөвшөөрөхгүй болчлаа хэвээр надтай надгүй нийгэм чинь өөрөө тэгж хувьсаад байгаа хэвээр тийм ээ. Тэгэхээр өөрчлөгдчихлээ. Ирээдүйд бас яаж өөрчлөх дахиад ирээдүйд айн тулаантай болоод хуучинд орохыг ч би мэдэхгүй эсвэл энэ чигээрээ явж байгаад ир юм ялгарх уу болохыг ч би мэдэхгүй. Сайн мэдэхгүй л юм. Яг одооний нөхцөлд бол тийм лээ. Тэгээ яг юу л та бас хитрхи энэ эрчмэнд амгаалаад тэгэхээр нэг асуудал гарч ирээд байна. Бие махбодын асуудал гарч ирээд байхгүй. Өөр тогтоох чадвар муудаа тийм. Хэрвээ тэгвэл зүгээр сайхан байгальд нь гараад спортоор хичээлэх гэсэн. Тэгэл би хаана ингээд эрүүл чирэг байхад бол бусдаар бол нэг санаа зовх зүйл байхгүй. Түүнээс ш яагаад тэр шалчиг болоод байгааг чинь нэг гэсэндээ бас нөгөө байгалаасаа холдоод дасгал хөдлөө хийхэ болцсон. Учираас үр тогтоох чадвар нь бас буураад байгаа шүү дээ. Хортой хоол хүнс хэрэглээд тэгхгүйгээр харин эрүүл хоол хүнс хэрэглээд байгальтай байгаа цагт бол тийм эрүүл мэндийн янз бүрийн асуудал гарахгүй шүү дээ. Эрэгтэй эмэгтэйг л угаасаа тийж байгальтайгаа ойрхон эрүүл хоол хүнс хэрэглэж л аль нь эрүүл болох гэдэг шүү дээ. Түүнээс шин чи ингээл хүчирхэг байх хэвээр тийм ингээл хатуу хөтөө байх хэвээр гэдэг чинь өөр асуудал байхгүй. Тэгэхээр одоо өөрчлөгдөж байна. Одоо цаг үе чи өөр болсон л гэх. Тийм. Тэгээд гэтээ одоо тэгээд гоё болж байна болж нийгэм гоё болж байна. Хуучин ингээл хүчирхийллийн талаар хинч ярьдаг байлаа. Одоо ярьдаг болж байна. Сайхан болж байна. Хүмүүс хөндлөг энэрнгүү байдал руу явж байна. Энэ надад их таалагдчихж байгаа. Гоё болж байна. Хүмүүс ирж дээ. Тий. Хуучин чинь тэгэл орц солгон автомантал гэдэг байсан мэт ер нь бол тийм үстэй. Манай хичээн үед л тийм шүү дээ. Тэгэл 10 жил тахна орц солгон автомантал тэгэл дандаа би бинийгаа дээрлэгсэн юм дээр юмсан л байсан мэт. Тэгэхэд ингээд тухайн ингээд хүмүүст ингээд зарим нь яг ингээд угаасаа тэрэнд ингээд тархлаа суудсан сэтгүүтэй байж болно. Тэр нь тархлаа сууж яана гэсэн зүрх сэтгэл жоохон чулуудчихад ирж байгаа байхгүй. Түүнээс ингээд анханасаа уян зөөлөн сэтгэлтэй байж тийм нэг юм ингээд ороод ирчихээр амар хэцүү шүү дээ. Ингээд зовж байгаа байхгүй. Ямар азар бүр дээр төрчөөг төгд би айл хэдий өөрөө өгцөн маа гэж бодсон. Нэг ингээд өөрийг нь хамгаалах нэг ирэнд ирэхэд л ингэж амьд ингээд хамгаалагдаад амьд үлдэхгүй л бол түүнээс шиг ингээд над шиг ингээд хүчирхийл юу ч мэдэхгүй. Тийм бол хамгийн түрүүнд алагдчихж байгаа байхгүй юу. Тэгээд хуучин бол тийм л шүү дээ. Ямар ч тийм уян зөөлөн явах тийм юу ах эмэгтэйчүүд нь хүртэл ямар ингээд санаатай тий байлаа. Яас. Одоо нэм сайхан болж байгаа юм. Тийм учраас тэгэл эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд адилхан ялгаагүй хайрлал. Тэгэхгүй бол хэцүү шүү дээ. Ингээд дутуун комплекс төгсчүүл хэцүү байхгүй юу? Дутуун комплексоос ч юм бол өчнөөл сэтгэл зүйн хүчнүүд эмгэгүүд гараад байгаа. Тэгээ нөгөө бид нэр хоол өгвөл биеийн л тижээгээд ахвал сэтгэлийн тижээхээ мартчихна. Оюун санааны боловсролын тижээхээ мартчихна. Хэцүү шүү дээ. Бусад биеүүдийг харж чадахгүй тийм бүдүүлэг байгаа байхгүй. Одоо сүүлээд өөр биетэй шүн чинь бас бахан биеэс гадна зөндөө олон биетэй шүү гэдгийг судалсан хүмүүс сэтгэл биеийн тижээг, оюуны биеийн тижээг ингээ явчихж байгаа байхгүй. Тэгэл тэр нь бол гоё яана. Энд яг бусгал дээр сууж байгаа хүмүүс бол бүгд тийм маш гоё хүүхдүүдтэй маш гоё харьцдаг хүмүүс ирдэг. Тэг яг одоо өсвөр насны хүүхдүүдтэй ялцахаараа хэцүү байдаг шүү дээ. Ээж аа намайг ингэж ойлгохгүй дандаа намайг дэвсэлчидэг гэл те. Дандаа намайг эвдэгт хийдэг л аюу зүрх цэсмэр юм хэлдэг шүү дээ. Өөрөөсөө өөрийг нь ойлгохгүй дандаа л өгийн муугаар ингээл хараагаал те. Бусдаа харьцуулаад дандаа ингэж доош нь ингэж гисээр агаад. Тэгээд тэрнээс ч юм болоод янз янз сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс ингэ том хүмүүс гараад байгаа шүү дээ. Тэгэл ийм юм хүртэл ингээл хичээл сургалтын зааж өгөхгүй л хаас. Би энийг одоо мдэггүй л өчтдөө өөрөө ингэж сайн дуруу уханд чижил мэдчих байхгүй. Түүнээс баг багт нь надад ингэ зааж өгöd ойлголцсон байсан бол маш олон алдаануудаас би өөрийгөө сэрэмжилж ингэж чадах байсан байхгүй тий. Харин тийм ээ. За бяцлал руу орё доо хэвтэлээ хичээлийн цаг бараа ингэ дуусах.